Сайн байцгаана уу? Шинэ бичлэгтэй тавтай морилно. За энэ удаад би өөрийнхөө зуны плажнуудаас харуулъя гэж бодлоо. Тэгээд Японд ер нь бол 7 сар гарснаас хойш дандаа 30-аас дээш халаад ер нь нэг өдөртөө 33-аас 34 градусаас ер нь буухгүй байна. Тэгээд ийм үед болохоор нөгөө олон юм давхарлаж өмсгөөсөө түүртэй ер нь эмэгтэйчүүд маань бүгдээрээ зуныхаа юм нэмхэн хөнгөн плажнуудыг өмсөд эхэлдэг штэ. Тэгээд би ч гэсэн яг сүүлийн үед өдөр тутамдаа хамгийн их өмсөж байгаа юм зуны плажнуудаа танилцуулъя гэж бодлоо. Тэгээд та нар маань бичлэгтэй маань хамт байгаарэ. Тэгээд энэ удаад би 10 даашинзаа сонгож авсан байгаа. Эхний 4 даашинз нь болохоор дандаа мангогийнх. Тэгээд би өөрөө мангогийн плажнуудад айгуу дуртай. Тэгээд хийцэн өмсгөл нь надад айгуу гоё таарад тэгээд таалагддаг. Харамсалтай нь Японд болохоор мангогийн дэлгүүр байдаггүй. Тэгээд би хаяа нэг гадагшаа явахдаа болж өгвөл мангогийн дэлгүүр рүү ороод ингээд юмнуудыг сонирхоод өмсөж үзээ таалагдсан юм байвал авахыг хичээдэг. За тэгээд эхнийх нь болохоор яг одоо миний өмсчихсэн байгаа энэ улаан плаж байна. Гэтэ яг бүр юм час улаан биш баг зэрэг юм оранж ингээд нэг ганц хоёр тусаацсан юм шиг тийм улаан баггүй юу. Тэгээд энэ болохоор юм тааран материалтай. Тэгээд би энийг Сингапурын мангогоос авч ирсэн. Тэгээд яг тухайн үед Сингапурт очиход бүр маш халуун, чихтэй, тэгээд ингээ халууцаадсан болохоор юм гоё сэрүүхэн плаж хайж агаад тэгээд энэ тааран материал ч өөрөө угаасаа яг зуны материал айгуу гоё зун сэрүүхэн салхисаа нэвтрүүлдэг штэ. Тэгээд энийг авч ирсэн. Тэгээд энэ загвар нь бас юм ханцуутай ч гэсэн ханцуу нь ингээд юм гоё чөлөөтэй суул. За тэгээ уртал нь бас юм хөөрхөн V ингэртэй болохоор ингээд ингэр цээжиг айгуу гоё харагдуулна. Тэгээ урдуураа ингээд ийм олон жижигхэн товчтой эднэр нь бүгд бүр ингээд доошоо хүртэл онгоогод задгаалагдаж болно. Гэтэ би нэг тэгж их өмсдөггүй. Тэгээд энэ цээж хэсэг нь бас ингээд ийм хөрхөн хөхний ухлаадсан айгүй эмхтэлэг ийм плаж байгаа. Тэгээд доошоо нэлээд урт A-line-тай. За ийм плажийг Сингапурын мангогоос авч ирсэн. Тэгээд 2 жилийн өмнө авсан. Ер нь бол би энийг 100 болгон бүр маш их өмсдөг. Тий. За дараачих нь болохоор ийм нэг ногоон. Гэхдээ яг ногоон гэхэд бас хэцүү нэг юм жоохон одоо цэнхэр тусал бас жоохон тусаацсан юм шиг нөгөө тааран материалтай болохоор нэг өнгөнүүд нь ингээд айгүй гоё жоохон винтэж юм шиг гарсан. Тэгээд та нар анзаарч байгаа бол яг одоо миний өмссөн байгаа энэ улааны маань нөгөө өнгөн. Тэгээд яг энэ улааныг авчаад нэг өдөр өмсөд бүр айгүй гоё сэрүүхэн бит эвтэйхэн байсан болохоор нэг 2 өдрийн дараа дахиад өөр салбар дээр нь очиод энэ ногооныг нь авч ирсэн. Тэгээд яг энэ хоёрыг авах үед болохоор энэ плаж 3 өнгөөс авахгүй юу? Улаан ногоон тэгээд нэг нь тийм бэж өнгөн дээр том цэцэгтэй байсан. Тэгээд яг тэр үед надад цэцэгтэй плаж нэлээ их байсан болохоор энэ хоёрыг нь сонгож авсан. Тэгээд хоёуланг нь бол ер нь 100 маш их өмсдөг миний зуны бараг аврагч болсон 2 плаж байна. Тэгээд ингээд тийм хөрхөн уяатай энэ уяагаар нь бэлхүүсээ нарийсгаад султгаад өөртөө харуулад өмсч болно. Тэгээ бүр ийм урт. За 3 дахь мангогийн плаж маань болохоор энэ хөх плаж байна. Тэгээд энийг болохоор би бас л энэ улаан тэр саяны ногоон хоёрыг авдаг тэр Сингапурын аяллаа үеэр бас Сингапурын мангогоос авч ирсэн. Тэгээд энэ болохоор ийм хөх өнгөн дээр ийм жижигхэн навчин цагаан хийтэй. Тэгээд ийм маш нэмгхэн ийм суналттай материалтай. Тэгээд ер нь яг ийм материалтай плажнууд сүүлийн үед мангогоос бараг жил болгоно л өнгө хэн жоохон өөрчлөлтөд гараад байгаа штэ. Тэгээд яг би энийг авахаас өмнө Монголын мангогоос яг энэ материалтай нэг тийм ногоон плаж авч байсан аахгүй. Тэгээд тэрийг бас маш их өмссөн. Би айгүй эвтэйхэн байдгийг мэдэх болохоор энийг авсан. Тэгээд энэ болохоор бас л юм нэлээд урт, бүр урт загвартай. Тэгээд ийм A-line-ы ханцуу нас нэг юм талбог нь ханцуутай. Тэгээд уртталтай ингээд мушгицсан юм шиг юм хийтэй. Тэгэхээр бас ингээд одоо цээж хэсэг, хөх хэсэг тэгэл бэлхүүсийг их гоё юм хтэлэг харагдуулдаг. Бас зарим нэг одоо ингээд нэг хоол мол эцсийн дараа багт зэрэг эцсэнд их үед бол тэрийг ингээд нуунч гэх юм олон давуу талтай плаж байгаа. Тэгээд ингээд аялал маялалд авч явах үед айгүй амар ягаад гэхээр ерөөсөө үрчихгүй. Тэгээд ерөөсөө яаж ч ийс үрчихгүй болохоор маш амар байдгаа. За өнөөдрийн танилцуулах сүүлийн мангогийн плаж маань болохоор юм арай жоохон зузаан юм атласан материалтай гэх юм уу. Тийм тэгээд ингээ харахаар нэг нөгөө полка дот хийдэг юм шиг хэрнээ сайн харах юм бол юм хар дээр жижиг цагаан юм дөрвөлжин хэнүүдтэй. Тэгээд нэг тийм нэг
гарны одоо 7 нөгөө 10.7 гэж ярихаар ийм ханцуутай. Тэгээд энэ бас л урдуураа ингээд ийм олон жижигхэн товчхон харагдах нь олон жижигхэн яг өөр өөр нь бүрдсэн товчнуудтай. Ер нь бол энэ улаантай загварын хувьд нэлээд төстэй. Гэхдээ ханцуу нь арай урт. Тэгээд бас маш урт ийм плаж байгаа. За яг энийг би яг одоо эд халуунд нэг хөмсдөггүй ч гэсэн хаяа бас нэг орой морой ч юм уу нэг арай сэрүүх үед өмсдөг ийм плаж маань байна. Тэгээд бас нэлээд зузаан материалтай нөгөө иддэг харьцуулахад ингээ харж байл юм атлаасан. Тэгэнгүүтээ мөрөн мангогийн плажнууд яг энэ мөр хэсэг надад айгуу гоё таалагдсан. Дандаа нэг ийм хөрхөн ингээд жоохон хөвгдөглээ нэг чинь. Гэт ийм мөрнөттэй. Тэгэхээр бас хөрхөн эмхтэлэг харагддаг. Дараагийн болохоор энэ Снидл гэдэг Япон брендийн плаж. Тэгээд энэ бол миний хамгийн сүүлд авсан плаж. Япон хүмүүс өөрсдөө ер нь ийм гоё урт намирсан плаж айгүй хүмүүстэй гоё эмхтэлэг харагддаг. Тэгээд би энэ брендээс анхудаа ингээд ийм плаж авч үзсэн. Тэгээд энийг хараад надаа хамгийн ихэнд юу бодогдсон бэ гэхээр нөгөө Harry Potter-ын 3 сургуулийнхын эрэхэд нэг юм өндөр багш эмэгтэйтэй октод ингээл орж ирээд бүжиглээл тагтаа хийсгэлээдэг хэсэг байдаг шүү дээ. Яг тэр хэсгийн плажтай надад айгүй адилхан санагдсан байхгүй юу? Тэгээд энэ болохоор ийм цэнхэр дээр боор ийм цэцгэн хийтэй. Тэгээд ингэр нь ингээд бас энэ товчтой энүүгээр онгойж тайлгтаад өмсөгддөг хажуу талдаа ингээд хитэн цахилгаантай. Тэгээд энэ мөр хэсэг нь болохоор уг нь ингээд ийм маг шиг хэрнээ гадуур нэг ийм нүмерх шиг юмар ингээд буулгачдаг. Тэгэхээр бас нөгөө заримдаа энэ гарын хамах цахыг нуумуур агаа хүмүүс толгос их гоё загварын шийдэл юм шиг санагдсан. Тэгээд мэдээжийн хэрэг маш урт ийм намирсан ийм материалтай. Тэгээд бас үрчиж мөрчих нь гайгүй бэлхүүс хэсгээрээ ийм нарийнхан бүстэй. Тэгэхээр өөрийнхөө бас бэлхүүсэнд тааруулаад ингээд сул чангарыг тохируулаад өмсчиж болно. Тийм тэгээд ийм гоё плаж байна. Энэ бас дотортой. Ингээд харж байл те. Ийм дотортой. Гэхдээ нэг халууцуулах нь гайгүй юм билээ. Тийм. За дараагийнх нь болохоор нэг ийм боор суурин дээр улаан ногоон цагаан гэл юм жижиг цэцэгтэй. Тэгээд яг нэг сороочгийн юм шиг юм загвартай байдаг шүү дээ. Тэгээд ингээд энэ сороочгийн цамц шиг ингээд бүх товчнууд нь онгойчдөг. Тэгэнгүүтээ ийм урт. Тэгээд явж байгаад доороо бас ийм цацгаа оруулахтай. Тэгээд ханцуу нь бас ийм нэг богино ханцуутай. Тэгэнгүүтээ ханцуун дээр ингээд ийм хоёр урт. Энийг ингээд энэ хэсэгтээ уяад ингээд цэцэглээд гой бантглаад өмсөж болдог. За энийг болохоор би Монголоос авч исэн. Энэ нэг тийм турк плаж юм билээ л те. Брэнд нь болохоор Fame Istanbul гэсэн юм байна. Тэгээд би энийг Монголоос авсан. Энэ бас нөгөө яг нэг ийм сороочхон плажнууд чинь сороч юм шиг завтай плажнууд чинь ийм айгүй гоё нэмгхэн яг цэвэр даваа материалтай байдаг шүү дээ. Тийм болохоор маш гоё сэрүүхэн байдаг. За энэ бас миний өдөр тутамдаа зүгээр ингээд ойр зур гарахтаа өмсдөг нэг плаж маань байна. За одоо би та нарт өөрийнхөө хамгийн хайртай плажийг харуулах гэж байна. Нөгөө зарим хүмүүс чинь ингээд хүүхдтэй би энэ цүнхөө өвлүүлж өгнө мөн гэж тэгдэж штэ. Би болохоор болдог бол охинтой болох юм бол яг энэ плаж ингээд гоёор нь хадгалж хагаад өгөхийг хүсдэг. Тэгээд энийг болохоор би бас Сингапураас авч исэн. Тэгээд нөгөө Сингапур явах гад би нэг тийм гоё цагаан плажтай юмар санагдаад тэгээ Японоос нэг хідэн цагаан плаж авсан ч гэсэн тэд нар маань яг ерөөсөө 100% миний яг тэр бодож исэн плажнууд ерөөсөө бишээс ахгүй. Тэгээд яг ингээд Сингапурт очицсан явж байгаад яг ингээд нэг дэлгүүрийн дисплей рүү харсан чинь яг энэ ингээд манекенд өмсгцэн яг ингээд нүрэн дээр нь биш ахгүй юу? Гадна талаас харагдаад тэгэл тэгэнгүүт вау өстө яг нөгөө миний хүсэжсэн плаж чинь ингээд дэлгүүрлөө гүйж ороод үтсэн чинь нөгөө юунд болохоор дэлгүүрт байгаанууд нь болохоор дандаа email гэд том ярьсмаарууд нь үлдсэн байсан. Тэгээд надад yes хэрэгтэйсэн болохоор би энэ yes-ээс авмаар байна гэдгсэн чинь худалдагч нь ганцхан тэр манекенд байгаа л лейс нь байгаа. Яг авна гэвэл тайлаад үгийгээд. Тэгээд тэнгуут нь бистэ яг авнаа гэд. Тэгээд нөгөө манекений тайлуулж шалтлаад өөрөө шууд энийг өмсөд ингээд гарч ирсэн. Яг нэг тэр үедээ надад кино шиг санагдчихсэн. Тэгээд энэ болохоор юм гоё 100% даавуу, цэвэр даавуу материалтай. Тэгээд бас юм гоё дотортой. Тэгэнгүүтээ юм цав цагаан өнгөн дээр ингээд цэнхрээр маш олон төрлийн цэцэгнүүдийг ингээд одоо нөгөө нэг хатгацсан юм хатгамлан. Тэгээд бүх цэцэг нь бараг
өөр шахуу хийтэй. Тэгээд бас нөгөө миний дуртай юм A-line-ы маш урт загвартай. Тэгээд дээрээс нь карматай, арталтаа цахилгаантай, бэлхүүсээрээ бариу ингээд ханцуутай гэдэг юуроосоо яг миний дуртай бүх элементүүдийг шингээсэн юм гоё плаж байгаа. Тэгээ урталтаа бас нэг юм жижиг нөгөө өөрөөр нь ингээд бүрдсэн товчтой. Гэхдээ энэ нь бол энэ улаан малантай харьцуулахад онгоодгүйгээрээ ялгаатай. Тэгээ доошоо ингэж явж байгаад доотлохоо хэсэгт нь хамгийн доотлохоо хэсэгт ингээд дахиж оруулж ингэж өгөөд энэ нь бас уртаа нэг юм хөрхөн жижиг оноотой. За сүүлийн хэсэгт Zara-гийн 3 плажа танилцуулж байна. Энэ хар плаж бол надад байдаг цор ганц мини дресс. Тэгээд яг нөгөө жижиг хар дашинз гэдэг үг яг энэ плажинд тохирно. Ийм завин хэлбэртэй ингэртэй. Тэгээд ханцуугүй бэлхүүсээрээ баг зэрэг бариу доошоо ингээд илсэн цаг хэлбэртэй маш богинохон. Тэгээд нөгөө эмхтэй хүнд заавал байх хэвээр плаж гэдэг штэ тий. Ханцуугүй байх хэвээр, юмнууд дотор өмсгөгдөж явах хэвээр, богинохон байх хэвээр, элдв дутуу чимэглэлгүй байх хэвээр гээд яг тэр шинжийг бүгднийг агуулсан. Тэгээд би бол энэ плажа маш олон янзаар стайлинг хийж өмсдөг. Материалын хувьд болохоор ийм бас нэлээд зузаан дуу материалтай, бараг чүд суналттай. Тэгээд хойноо ийм хитэн цахилгаантай. Тэгээ энийг бол би яг халуун зунаар бол дангаар нь өмсчин, хавар намар дотор нь блауснууд өмсчин. Тэгээ жоохон сэрүүхэн болохоор дахиад гадуур нь пижак өмсчин, бүр өвөл болонгууд чүб өмсчин гэд дөрөв үйлрэл өмсдөг. Ийм плаж маань байна. За дараагийнх нь болохоор бүр яг зуны плаж. Зунаас өөр ямар ч үед өмсөх боломжгүй. Тэгээд ийм цагаан дээр хар ийм цэцгэн хийтэй. Тэгээд урдуураа бас ингээд жижиг хар товчнуудтай эдгээр нь бүгдээр онгоогоо задрна. Тэгээд маш урт ийм намирсан ямар ч суналтгүй яг ийм цэвэр даав материалтай. Тэгээд энэний мөр нь бас ингээд гоё юм сүлжцсэн юм шиг мөртэй. Тэгээд арын хэсэгтээ баг зэрэг нөгөө юм бендинг гэдэг штэ тийм юм суналттай юм жижигхэн хэсэгт нь юм суналттай хэсэг оруулаад өчгсөн. Тэгээд бүр нэлийн урт. Тэгээд энэ уртлын энэ нөгөө оноо хэсэг нь бас нэлийн дээр ингээд бүр маш дээр юм оноотой. Тэгээд энийг бол би ер нь хотод нэг хүмсгүй аль болох халуун орон явахдаа ингээд бикини гэхээ гадуур ч юм уу ингээд өмсчдэг. Энийг өмссөн байхад бол ерөөсөө юу ч өмсөөгүй юм шиг тийм маш гоё сэрүүхэн нэмэх мэдрэмж төрдөг. За хамгийн сүүлийн плаж маань болохоор бас юм нарийнхан мөртэй. Тэгээд таар материалтай. Тэгээд нөгөө энэ жил чи юм polka dot буюу юм бүрхий хийхээтэй загвар модонд ороод байгаа шүү дээ. Тэгээд яг энийг бол би жил хагас баг 2 жилийн өмнө авчихсан л да. Тэгээд ийм нарийнхан мөртэй яг одоо нөгөө цээж хэсгээрээ нэг юм давхарлагчтай. Тэгэхээр дотор хувц өмсөхгүй ер нь бол ингээд халуунд өмссөн чинь нэг их мэдэгдээд байдаггүй. Тэгээд урдуураа ингээд ганцаарх юм бол юм ингээд одоо юм жоох өвчлөөстэй болохоор бас янз бүрийн биений өөс хэвийг далталчин. Тэгээд мэдээж хэрэг бас нэлээд урт. Тэгээд урдуураа бас нэлээд өндөр оноотой бараг ингээд дотор хувц харагдах шахуу өндөр оноотой байсан болохоор би тэрийг нь жоохон дээшээ ахиулаад ойчихсан. Тэгээд хойлт нь бол нуруу ингээд нэлээд ил гардаг ийм плаж байна. За ингээд өнөөдөр та нартай өөрийнхөө зуны бас хэдэн плажнуудаас танилцууллаа. Тэгээд бичлэгийг маань дуустал үзсэнд маш их баярлалаа. Манай бичлэгүүд таалагдж байгаа бол лайк дараарай, subscribe хийгээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр дахин уулзцай түр баяр таа.